За сайн байна уу? Дараагийн unboxing бичлэг маань хэлж байна. За энэ бичлэг яадаг вэ гэхээр бид нэр бүгд нэрэнд хятад ард улсаас ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнийг захиалж сурж байгаа шүү дээ. Гэснээрээ эндээс авснаас 2-10 дахин маш сайхан юм дүнээр авах боломжтой байдаг. Гэхдээ нэг асуудал тулгардаг нь юу вэ гэхээр яг зураг шигээ, бичлэг шигээ ирэх үү, чанар нь ямар бол гэсэн айдас байдаг шүү дээ. Тэгэхээр тийм ч учраас би захиалсан бараануудаа та бүхэн тэгээ цог хамтаа задлаад чанар нь ямар юм байна. Ерөнхийдөө яг иймэрхүү бараг захиалвал ямар эрдэм байна гэдэг мэдээллүүдийг бол шууд нээлттэй цог гэж харуулж байгаа. Та нар маань яг энэний дагуу захиалсан линкийн дагуу ч юм уу захиалах юм бол яг ийм үнээр ийм чанартай ирнэ гэсэн үг. Бас ерөнхийдөө бараа ямар үнэтэй байдаг юм бэ? Ямар сайхан хямдхан байж болд юм бэ гэдэг талаар мэдээллүүдийг та бүхэндээ бол одоо харуулах зорилготой. За ингээд эхний бараагаа хамтаа задлаа. За энэ бүрхэн жижигхэн. За энэ юу вэ гэхээр USB Type-C те нэг талдаа Type-C те нөгөө талдаа 3.0 буюу зүгээр том нөгөө дөрвөлжин компьютер руу ордог USB. Гэхдээ энэ толгойнууд нь тусдаа бас юуг нь 3.0-ын ингээд салгаад C болгочихно. C-гээс Lightning буюу одоо iPhone USB болно. Lightning-гээс салгаад дахиад ингээд C-гээс C болчихно. Тэгээд гол нь нөгөө super fast буюу хурдан цэнгэлдэг. Гол нь компьютер руу файл болгоход бас их хэрэг болт юм байгаа. Нэг талдаа ингээ 3.0-тэй. За тийм үү. Тэгээд нөгөө талын C болохоор маш хурдан хуулнаа. За ийм USB-г ийм үнээр захиалсан байна. Хоёр талдаа C болчихно. За тэгээд компьютер руу файл болчихно. Цэнэглэгч бол USB power bank-аас заавал ийм гаралтай байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь их олон юмд хэрэг болдог. За дараагийн бараа маань юу вэ гэхээр за задлаад үзье. За. Сараа. Энэ нөгөө сарвтай малгайны гэрэл. Байн. Бас юм хөрх давхар оосортой. Тэгэхээр авч болохгүйгээр бас юунд нь тусна ашиглаж болох юм байна. Зя. Сла. Хажууд нас тэр нь цог асаад байгаа юм шүү дээ. Энэ юм. Хажуудх нь болохоор юм зүгээр улаан гэрэл юм байна. Тэгээд гэрэл таслаа. Бүдэрлээ. Унтарлаа. Тэгээд одоо ингээд авчулж штэ. Тэнгүүтлээ гэрэл өөрөө тонгойно. Эсвэл энэ уртл нас тангараа гэж тонгойно. За ийм гэрлийг ийм үнээр хэлсэн байна. Бас юм остой шууд дангарын толгойд зүүж болно. Зя дорогие бараболос ювик манайх нөгөө тримигийн нэг шалаа угаагаа тоосоос оруулдаг автомат угаагч юм байдаг штэ. Тэрний тапас угаадаг роллер угаагч нь тэгсгэн агаарч шүүгч бидийг захиалсан. За энэ бол ийм үнээр ирдэг шүү нэрээ. Эндээс авчихснаас ингээд захиалаад авчвал гол нь яг нөгөө нэг төхөөрөмжийнхаа угаагчийнхаа загвар юугийн материалын загварын зөв сонгол маш чухал юм билээ. Амар олон сонголттой болохоор яг загвараа мэдчихвэл ингээд захиалаад авчвал маш хямдхан боломжийн үнээр ирсэн байна. Зя дараагийн бараа. Энэ дээр зураг нэ. За энэ их сонирхолтой заяа. Тавтанаас задлаа харуулаа тий. Гол нь яг нөгөө хэлбэрийн технологи нь айгу зөв санагдаад байгаа. Юу вэ гэхээр за энэ болохоор ийм хутга ирлэгч байгаа. Яг ийм нөгөө мэрэгжлийн гэх юм одоо нэг гадар хутга ирлдэг газрууд ийм энэгээр ирлдэг байхгүй юу? Энэ яг гэхээр ингээд за энэ дотор л байна л та. Эргээд нэр задлаад харуулаад тайлбарлаж өгсөрхөр айгүй цаг авах. Ийм хоёр төрлийн точилтой ингээд энэ болохоор нэлийн ширүүн юм байна. За тэгээд энэ болохоор арай нарийн ширхтэй.
За энэ хоёр эхлээд мэдээж ширүүнээр нь дараа нь юу арай нарийн шигтэй гэрнэ. Ирлэн автомотортой учраас өөр автомотор эргээд ажилдаад ирлэн гэсэн үг. Зүгээр юм татдаг готгоо ирлэгч нар гэдэг чинь за тэд нар бол нэг ирлээд байгаа санагддгүй. Энэ болохоор бүр эргүү автгаа төмрөгч ирлж гин гэсэн үг шүү дээ. За ийм утга ирлэгчийг ийм үнээр захиалсан байна. Би нэг юм нэлээд сонирхож байгаа. Ингээд ерөнхийдөө хямдвтраас нь захиасан арай үнэтэйгүүд сонголтууд бас их байдаг. Тэгэхээр одоо гос нэг цагаан сарын баяр маяг ч юм уу утга ирлэх шаардлага маш их байдаг учраас ер нь баяртай баяргүй утга бол эртээ байх урамтай шүү дээ. Тэгэхээр ийм утга ирлэгч бол ийм үнээр захиалаад ирсэн байх шүү. Зя дараагийн бара юу вэ? Захиалаад үзье. Тара зя юу вэ гэхээр ерөөхдөө бол ноос малгай заяа. Гэхдээ өөр төр юм гэрэлтэй. Зя гэд ломслоо. Ёо юм ноос малгай зөвхөн юм. За уртаж ноос малгай мөртлөө өөр төр гэрэлтэй. Тэгээд ингээд зинхийх юм байна өөрийг. USB руу хийчих юм байна. За ийм малгайг ийм нэр. Тэгэхээр байна. Сайн гомтраач. Зя дараагийн бара юу вэ гэхээр нэр юу вэ? Заангал утсан. За энэ болохоор юм ноос малгай нүр юу гэх баг. Өмсөд үзүүлээ. Яа. Ninja. Зя. Энэ нөгөө за орон нутгийн ханд маань бас их хэрэг болох болов уу гэж бодож байна. Энэ хэсгийн дотроо бас дахиад даав юм байна. Тэгээд яа. Ийм үнээр зэхсэн биш үү? Гадаа хүүтэн дудаан зогсдог хүмүүс ч гэсэн бас айгүй хэрэгтэй шиг санагдчихэв. Яа. Зяны бүтээгдэхүүн байна. Ер нь ингээл яг хэрэгтэй юм болгон аппликейшн дээр байдаг шүү. Тэгэхээр та нар авах гэж байгаа юм болгоно. Би ч гэсэн нэг тийм бодолтой болчиход байгаа. Ингээд ямар нэг юм авахаас өмнө за энэ гэж захиалж аппликейшн дээр байгаа дөө. Мэдээж ингэж авснаас хямдхан байгаа даа гэж бодогдоод байдаг болчихсон. Угсаа та нар маань гэсэн ингээд захиалаад үзээрэй. Угсаа л ялтгүй л үнэн л дээ. Одоо энэ хэдээрээ үнтэй авах гэж байгаа гараа маань аппликейшн дээр маш хямдхан байж байгаа энэ зарж байгаа үнэс л. Тэгэхээр за дараагийн бараа юу вэ гэхээр зүгтээ төмөр байна. Юм колцоо. За тэгээд самбарн. За самбар нь аль зэллүүт юм байна. Өөрөө хөрхийцэн бөмбөг. Энэ болохоор булангийн хамгаалт юм байна. Нэг самбарынхаа хойдолд нь мэдээж хийх булангийн зөвлөвч. За энэ дотор юу байна вэ гэхээр за колцооны юу вэ? Тор байна. Хөрхөн жижиг насаас байна. Бөмбөг мэдээж хийх хэрэгтэй. Гэт захиалгаар ирнэ. Дагалдах ингээ бүх юмтайгаа хөрхөө өрөөд ирдэг. За хам тогтоож бол үлгүүр байна, болт нь байна. Үлгүүр нь хандаа наад юм байна. Болтоо чангалах түлхүүр нь хүртэл байна. Энэ хэрэг энэ юу юм бол гэсэн нэг колцоогоо юугаа тогтоох.
тороо тогтоогч юм байна. За ингээд бүгдтэйгээ юм хөрхөн бүгдийн самбар гол нь төмрөн болцоотой. За тэгээд ийм үнээр ирсэн байна. За ингээд энэ дүрээд бас энэ удаагийн бичлэг дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.